Логийн ерөнхий ивентлэгч Мотор Silk утааг бууруулах ISO стандарт хангасан цорын ганц технологи. Hey, сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Влогоор бэлгүүн байна. За би яг одоо Морингийн даавн дээр болж байгаа Мазала 2024 тэмцээн дээр хүрэлцэн ирсэн байна. За энэ дээрээс та бүхэндээ шаварны мангасуудыг хэрхэн энэ замыг туулах вэ гэдгийг хэдүүлээ хамтдаа миний влогоор үзцгээе. За тэгээд яг одоо дундих мөн бас сонирхчих. За про англил гэсэн юм 3 англил ерөөхдөө явуулж байгаа юм байна. Тэгээд утгагүй бас про английн тамирчид маань гарах юм байна. Одоо энэ дундын английн тамирчид яг одоо тэмцээн уралдаанд оролцож байна. Тэгээд бүгд влогтойгоо хамтдаа орно хаа. За энэ машины дугуйн агарч гişүү боллоо. За энэ машиныг татаж гаргаж чинь. Шатар гараад энэхүү машин руу ороод ирчих. За ороод ирэнгүүт энд галтгооны хэсэг байж гин те. Галтгооны хэсэг. За амрах одоо унтлагын өрөө гэх юм уу? Энд ингээд нэг хоёр хундчаар өргөн ортой. За. Опа. Оо за энд ингээд угаалтур 0-тойгоо байж байгаа жишээний. За энэ хэсгэр бол одоо нэг хоолны ширээ гэх юм уу те. Юм ширээтэй байна. За энэгээр бас одоо эдэн киловаттын тог гарч ирж гин гэдэг нь ус болон энүүдэ хэмждэг волт аккумулятор дээр хэмждэг юм байна. За энэ ч болохоор манайхан бас нэг юм аяны 100 тавьчихсан байна. Ийм байх жишээ нэ. За энэ гоё машиныг бас та бүхэндээ мовтер ирснийх бас танилцуулаад авъя. Манайха сая би энэ машины доторхыг танилцуулсан. Тэгээд ахтаа бас та бүхнийгээ бас танилцуулъя. За ахын алдар юм бэ? Ингэтэр. За намайг Бэлгүүн гэдэг. За. Таны машиныг бас сая үзлээ. Бас хийсэн хүн нь бас найз чинь гэж ах шүү дээ, тий. Аян гээд залуу хийчихсэн. Тэгэхээр би бас нэлээд хэдэн жил аялдаг. Тэгэл нэг майхнаас ингээл явсаар байгаа л ийм рүү үрд юм биш. Яалцгүй ингээл энэ машиныг хийлгэж авсан. Өөрөө энд Монголд хийсэн. Дэвогийн машин. Энэ бол ерөнхий арам дэво тий. Одоо ингээд шасийн болохоор дэв. 8 тонны дэв, 4-ээс 4. Энэ амбарын болохоор кемперийн болохоор аянгийн газар хийлгэсэн. Тусдаа энд Монголд хийсэн. Тий, Монголд хийсэн. Монгол бүтээл гэсэн үг. Тий, Монгол бүтээл гэсэн. Тэгэхээр дотроо ингээд 0, дүүш гэ бүх юм. Галтогоо гээд гаднаа болохоор бас тэр нэг галтогоо бай, бас дүүштэй. Гаднаа бас дүүштэй. Дотроо нэг дүүштэй, гаднаа нэг дүүштэй. Тэгэл ер нь бол аялалд зориулагдсан бүхэл юм энэ машинд байгаа шүү дээ тий. Одоо эндээс бол жишээ сарагч өдөр гараад байна. Сүйдэрвч гарч ирнэ. Тий. Тэгэл ер нь бол тэгээд чинь тий. Энэ машины одоо бензин зарцуулалт нь ямар хөө? За шулуунда засмал зам дээр бол нэг 16-аас 20 литрийн хооронд. За шорон замаар болохоор ойролцоогоор 25 литр юм уу да. Тэгж идэж байгаа. Тэгж иддэг юм байна.
түрүүн та бас нэг интернетийн талаар ярьдсан шүү дээ. Тий. Миний машинаас интернет цуцж байгаа шүү гэдсэн шүү дээ. Тий. Starlink интернет тавилсан. Их амар юм байна. Тэгвэл ямар ч шүлжээгүй газар шүү дээ. Тий. Бүр одоо ингээд шүлжээж явахгүй юу газар тэгээд тэгээ өндөр хурдны интернет. Wi-Fi цуцж байна гэсэн. Тий. Wi-Fi цацсан. Тэгээ амар өндөр. Нэг бидний мэддэг Univision эдрээс нэг 3-4 дахин хурд тамуудаа тий. Тэдний 30-40 байлаа гэдэг энд нэг 170-80-тай байгаа аахгүй хурд нь. Тэгэхээр тэр нэг таатай байгаа. Өнөөдрийн хувьд та Мазала 2024 дээр ерөнхийдөө ямар үйл ажиллагаанд хариуцж явж байна? Өнөөдөр манай дүүгээс мофийн гуугаад гадс болоод өгөөч гээд. Тий. Тэгээ энд одоо зоогдсон машинуудыг надад бас ирж гац хэлгээд гац болол зогсож байна дээ ер нь. За хахад амжилт хүсье. За баярлалаа. Орохгүй. Одоо орох. Гараадахтаа. За манайха Мазала 2024 тэмцээнийг бас зохион байгуулж байгаа Алтматагаа хэдүүлээ уулзцгаа тэгээд. За 2024 онд энэ жилийн хувьд Мазала 2024 юугаараа илүү онцлогтой болж байна? Нийт хичнээн дамжирчид ерөнхийдөө тэмцээн уралдаанд оролцож байна. За энэ жилийн Мазала маань бас нэлээд онцлогтой болж байна. Нийт 5 төрлөөр трак, сонирхогч, UTV, modified энэ жилээс шинэ англи орж ирж байгаа. Тэгээд мэргэжлийн англи мэдээж. Ингээд 5 англиар бид нийтдээ ер нь 80-аад машин. Уралдаан тэмцээнд амжилттай оролцож байна. Аюул ослгүй сайхан болж байна. Машинууд маань сайхан болсон байна. Бид нар зам харгуугаа их гоё хийсэн байгаа. Тэгээд одоо юу гэдгийг үзэгчдийн аюулгүй байдал ер нь бүх юм бодолцож сайхан хийсэн байгаа. Тэгээд та хэд бол манай машинуудыг харж байгаа бах тийм ээ. Одоо яг үзэгчтэй мэдээж бид нар машина юу ах гад параданд явах гэж байна. За одоо ерөөхдөө зам талбаагаараа тойрч явна гэсэн үг. Тийм зам талбаагаараа тойрч явах гэж байна. Зохион байгуулалтын хувьд бол нэлээд шинэлэг одоо аюулгүй байдлаа хангасан ер нь цагдаа нарыг ажилтг болгоцсон. Тийм байдлаар хийсэн үзэгчд айгүй соёлтой болсон. Ерөнхийдөө бол зохион байгуулалт айгүйх ойлгодог болсон тий бидний тэмцээн уралдааныг дэмждэг хүмүүс ч гэсэн их ойлгодог болсон. Тийм сайхан болж байна. Өнөөдөр 2 дахь өдөр нь ингээд мэргэжлийн ангиллаар манай тэмцээн уралдаан дууснаа. За тэгээд найздаа бас энэ жилийнхаа тэмцээн уралдаануудад бас амжилт хүсье зохион байгуулах юм тийм ээ. За баярлалаа. Маш гоё өргөн дэлгэр болж штэ тий. Миний хувьд болохоор дандаа нөгөө нэг дрифт гэж яваад идэг. Энэ жил бас нэг жоохон та хэд дээр бас нэг явж үзье, влог хийж үзье гэж одоо түрээд ирсэн байгаа. За баярлалаа. За про английн тамирчид гранда гарах гэж замаа танилцуулах гэж байна. За энэ миний влогд орж ирсэн бас машин байна.
Мөн харин. 하는 Баярват гэсэн байна. Батэрдэн Ой өрмөц шүү. Тоги. За сайн уу тоги. Маска яса. Ирэг өнөө. За энэ дэс нэг мшээ. Шээ болор. Өдөр Blackpool. Нара манай лого мого явж штэ. За ороод өгөрөө. За энэ дэс. За гих мэтлийн ийм тамирчид про англиар тэмцээн уралдаанд оролцож байна.
Ингэж дэмжлээ. Ийм заалтууд болчихно.
За энэ дөрвөлж барианд орсон төрүүллээ. Живэл гараад ирлээ дээ. За манайхаа энэ түрээд влогоо өндөрлөө. Тэгээд яг миний энэ хажууд байгаа Про Английн тамирчид тун удахгүй аврагын төлөө үзэлцэн. За тэгээд миний хувьд влог маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд влогтойгоо бас хамтаа байсан та бүхэндээ баярлалаа. Энэ мангасуудыг хэрхэн яаж энэ шавар устай, бартаатай, хаттай зам дээгүүр хэрхэн яаж явдаг вэ гэдгийг миний влог дээрээс та бүхэн маань үзсэн байхаа. Тэгээд дараагийн влогоор уулзцгаая. Баяр та манайхаа.